айлын 3 дахь хүүхэд манайх сургуулийн амьдардаг. Дээрээ 2 ахтай, доороо 1 эрэгтэй дүүтэй. 23 дугаар сургуулийн 8-р анги сурагч. Би гол нь ингээд сургууль дээр ирж очдог байхгүй. 7 цагийн дисгаар 7:20-д очдог. Тэгэл анги руугаа ороод цүнхээ гаргаад хичээл нүм байж эхлэндээ. Гэтэ хаяа бас хийхгүй тохиолдлоо. За дараагийнх нь. За яг өөрөөр хэлбэл хаатай. Уншаарай. Миний дүнгийн дундаж үзүүлэлт нь 80 битэл байгаа. Зарим сургуулиуч баян хичээл ордог штеп. Манайх бол хаяадаа ингээл тоглоом маягаар хичээлээ оруулж маруулаад тэгэхээр илүү сайн ойлгодог. Би 2 настайгаас дуулж эхэлсэн. Анх зурагтаар хүүхдүүдийн дуулж байгааг хараад би цэцэрлэгт орно гэж ярьлаа. Тэгэл ээж манай ог цэцэрлэгт өгөөд ер нь тэр үеэс эхэлж дуулж бүжгэлж эхэлсэн. Бицгомын 2006 онд 6 настайдаа ороод тэгээд нэгдүгээрсэндээ хасагдчихсан. 2007 онд ороод төрүүлжсэн. Ингээд өөр юм бодгоор марчдаг байхгүй. Хичээл дараад хоол идчихээ тэд илтгэлийн дуулан руугаа явдаг. Илтгэлийн дуулангаа тараад ангаах руу амар хурдан таксиданда. Тэгэл тэнд очиод химийн талхандаас одог. Би бол багасаа л эмч болно гэж боддог байсан. Гэтэл нэг өдөр өмгөөлөгч болохыг маш хүссэн. Хин нэгнийг өмгөөлж хэрэг хийгээгүй хүний хэрэгээс нь болтруулж одоо тэр хүнд илүү сайхан амьдрал биелүүлэхийг хүссэн. Би өөрөө сонгоод ер нь их дууландаа нууцаар явдаг л та. Гэтэ энэ 2 дууланд бол би эцэгтэй хэлж байгаа. Хамгийн хийхтэй зүйл бол дуудуулах. Зүгээр алхаа явж байхдаа уралдаа аялал явж байдаг. Тэгэл хоол идэж сууж байхдаа уралдаа аялал. Тэгэнгүүт манайхан чи гингнээд ахын зүгээр дугаас болдоо гэж нэг загнал. 要生个大男孩，分居有人晒，生活自由自在。Мэргэжилтэй их үнэн чайгуу хүмүүст магтуулдаг. Ер нь тийм сайхан эмэгтэй байхыг хүсэж байна.